Филиппиний хууль сахиулах албаныхны хүсэлтээр Интерполоор ерөн сурвалжлагдаж байгаа гэх Монгол улсын иргэн ая тунгаа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж одоо болоод байгаа үйл явдлын талаар одоо тодорхой мэдээллийг өгсөн юм аа. Тэгэхээр энэхүү мэдээллийг манай сайт бүрийхээр хүргэсэн байгаа. Ая тунгагийн өчигдөр одоо сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр хүүхдээ алдсан учраас одоо энэхүү асуудалд тохирогчоор тогтоогдож цагдаагийн байгууллагын асуудал эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн юм аа. Тэгэхээр чухам одоо эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд хүүхдийг нь хайх асуудал Монгол улсын хэмжээнд яаж үргэлжлэх вэ гэдэг дээр бид дараах тайлбарыг авлаа. Энэ бол төрийн байгууллагад хандах нь бол иргэн хүний эрхэлтэй. Тэгээ энэ дагуу өргөдөл гомдлыг хүлээж авч шийдвэрлэж хариу өгөх нь бол тэр төрийн байгууллагын үүрэг байдаг. Гэхдээ яаж шийдвэрлэж байгаас бол энд бол мэдээж хэрэг гадаад далдагцсан иргэнийг бол тийм ээ цагдаагийн байгууллагаас эндээс хүмүүс очиод Филиппинд ирэн сурвалжлаад олно гэж асуудал байхгүй шүү дээ. Тэгэхээр зүгээр нөгөө л бид нөгөө харилцаа холбооныхон шуумаар л одоо тавина. Нэг талд бол энэ дипломат арга замаар энийг тавих хэрэгтэй. Хоёр түүний эрхийн байгууллагууд ажиллах хэрэгтэй. Гуравт бол хууль хяналтын байгууллага Интерполын шуумаар энэ мэдээллийг цагдаагийн байгууллага ийм манай иргэний гомдол мэдээлэл ирлээ энийг одоо тэмээ шалгаж өгнө гэдгийг л дипломат шуумаар л тэнтэл одоо мэдээлэл өгнө шүү дээ. Харилцсан одоо тийм мэдээлэл өгж тийм дэмжлэг тусалцаа үзүүлэхийг бодно. Аль болохоор иргэнийхээ тэр хүсэлтийг тэр гадаад орнуудад хүргэх ерөн сурвалжлах тийм ажиллагаа хийхдээ дэмжлэг үзүүлнэ. Түүнээс бид бол гадаад орнд очиод баримтчилгаа хийх, ерөн сурвалжлах үйл ажиллагаа явуулах, тэр алдагдсан охиныг эрэг хайх үйл ажиллагаа явуулах хэрэг байхгүй. Тэр бол хаагдмал. Монгол улсын үндсэн хуулинд бол Монгол улс өөрийнхөө иргэний гадаад орнд гэмтрэгт шийтгүүлэхээр буюу гэмтрэгт одоо шалгуулахаар хариуцлага хүлээлгэхээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шилжүүлэн өгөхийг хориглоно гэсэн заалт байдаг. Монгол улсын үндсэн хуулийн 2-р бүлэг хүний эрх хэрэгжүүлээний одоо бүлэг тодорхой заасан байдаг. Энэ утгаараа бол бид Монгол улсынхаа иргэнийг өөрийн улсын иргэний гадаад орнд гэмтрэгт одоо шийтгүүлэхээр юм уу шалгуулахаар барьж өгч хүлээлгэж өгөх эрх одоо хууль зүйн хаалттай байна гэсэн үг шүү. Тийм ч одоо эрх байхгүй. Тэр утгаараа хандна. Ер нь бол зүгээр энэ Интерполоор ерөн сурвалжлж байгаа одоо манай улсын иргэн өөрөө хэвлэл мэдээллээр ил тод одоо мэдээлэл өгөөд байдлаа тайлбарлалцсан нь бол мэдээж хэрэг одоо мэдээлэл хөгжсөн энэ интернет сайт хөгжсөн үед бол тодорхой болсон байгаа шүү дээ. Энэ мэдээлэл бол аль хэдийн нөгөө дэлхийн өнцөг болон бүрд очсон хүрэх ёстой тэр авах ёстой мэдэх ёстой хүмүүстэй бол очсон байна. Филиппинээс Монгол улсын гадаад харилцааны яам болон консулын газраар дамжуулан тодорхой тусламж авч эх орондоо газардсан ая тунгаа хүний эрхийн үндэсний комиссд хандаж мөн одоо хүүхдийг нь олж өгөх туслахыг хүссэн байнамаа. Тэгэхээр энэ асуудлаар хүний эрхийн үндэсний комисс тодорхой уриалгыг гаргаж ажиллаж байгаа. Хүний эрхийн үндэсний комиссд одоо иргэн ая тунгаа 2013 оны 1 сар 11-ний өдөр гомдол ирүүлсэн. За тухайн гомдол нь бол Филиппин улсад 2012 оны 11 сарын 5-ны өдөр өөрийн төрсөн охин тэргэл сарыг түүний эцэгт нь одоо алдсан. Түүнээс хойш одоо миний охин сургаггүй байгаа учраас хүүхдээ олоход одоо тусцаа үзүүлнэ гэсэн юм гомдлыг ирүүлсэн. За энэ гомдлын дагуу хүний эрхийн үндэсний комисс холбогдох ажиллагааг хийж байгаа. За гадаад харилцааны яам, эрүүгийн цагдаагийн газар Филиппин улсын хүний эрхийн үндэсний комисстэй бол хамтран ажиллаж байна. Түүнийг ээжтэйгээ Монгол улсад ирсний дараагаар гадаад харилцааны яамд хэд хэдэн албан тод Филиппин улсын хууль сахиулах албаныхнаас ирсэн гэж байгаа юм. Тэгэхээр энэхүү одоо мэдээлэл нь чухам ямар автаа агуулгатай мэдээлэл байсан талаар бид гадаад харилцааны яамны консулын газраас тодруулсан юм аа. Эсрэг нөгөө тал нь ая тунгаа солонгоо нарын эсрэг бол хэрэг үүсгүүлээд тэр хэрэг нь бол Филиппиний шүүхээр бол шийдэгдсэн юм байна лээ. За энэ хэргийн тухайн асуудлаар бол Филиппиний шүүхээс бидэнд бол албан ёсны одоо шүүхийн шийдвэр юмнууд нь ирсэн. Энийг бол бид нар холбогдох бас байгууллагын юмд уламжлалсан өрсөнд нь бол мэдээлэл ингэ байж байгаа. Филиппиний шүүх ямар юу гэхээр энэ хүний эсрэг шүүхийн гомдол одоо гарсан юм байна лээ. Тэгээд тэр гомдлыг нь бол зарим хэсгийг нь бол хэвлээ хэрэгсэхгүй болгосон. Зарим хэсгийг нь бол бас шүүх хүлээж аваад нөгөө талын улсууд бол ая тунгааг тэр хүүхдтэйгээ харьцах асуудал дээр тодорхой алдаа гаргасан гэдэг үүднээс нь шүүхэд одоо гомдол гаргаад тэрийг нь бол Филиппиний шүүхээр бол хэргийг шийдвэрсэн юм байна. За Монголын одоо иргэн хэнч бай одоо тэр тэрэг сарыг бол бид нар бас энэ манай улсын иргэн ямар одоо журмаар бичиг баримтаа энийг бүрдүүлв яг тэр юу нөхөр одоо эцэг нүгөө шүүгээд ингээд тэр чарльз Эрик гэдэг энэ тэр юмнуудыг бас давхар судалсан. Тэгвэл гадаад харилцааны яам консулын газар энэ асуудал цаашид ямар арга хэмжээ авч ажиллах вэ? Одоо Монгол улсын одоо иргэн тэргэл сарыг тийм ээ
одоо өөрийнхөө бас олж авах энэ эрхсгийн төлөө бол яг л одоо тэр хүүхдийн ээж ая тунгаа шиг манай улсын зүгээс гисэн энэ анхаарлаа холбогдох дипломат элчин сайдын яам консулын байгууллагуудаар тавиад улс холбогдох хуулийн ялтын байгууллагуудад тавиад ингэ явж байгаа. Монгол Улсын өргөмжлөлт консулд хандаад тэр тэргэл сарын аавыг Филиппиний хилээр гарах эрхийг бол хязгаарласан тэм жагсаалтанд бол оруулсан. Дараа нь бид нар яасан бэ гэхээр Сингапурт байгаа элчин сайдын яамдаа чиглэл өгөөд энэ хүүхдийн аюулгүй байдлыг одоо хангаж байгаа хэсэг талаар Филиппиний талаас мэдээлэл авч ирүүлээч гэсэн хавцлт тавьсан. Үүний дагуу манай Сингапурт байгаа элчин сайдын яамныхан Филиппиний элчин сайдын яамд энэ асуудлыг бас нотор тавиад бас хариу хүлээж байгаа гэсэн тийм мэдээлэл ирээд байгаа. Гадаад харилцааны яамд ая тунгаа болон түүний ээж солонго нарыг эх оронд нь авчрахын тулд маш олон удаагийн факсыг Филиппин болон Сингапурын элчин сайдын яам руу илгээж $2500 мөнгөн тусламж үзүүлсэний үндсээр эх орондоо ирсэн байна. Нэмэлт мэдээлэл өгөхөд өнгөрч 5 дугаар сард тэргэл сар охиноо төрүүлсэн тэрээр зуны саруудад Цуслангийн байшин түрээслэн амьдарч байгаад өнгөрч 9 дугаар сард ээж хүүхдийн эцэг охины хамт Филиппин улсыг зоржээ. Тэнд амьдрах хугацаанд буудалд амьдарч байсан байна. Хүүхдийн эцэг нь тэргэл сарыг өөрийнхөө нэрээр агуулгахыг зөвшөөрсөн боловч энэхүү хүсэл дээрээ зурсан гарын үсэг нь өөрийнх нь паспортээр байгаа гарын үсгнээс өөр ээжээ. Албан бус их сурвалжийн мэдээллээр Чарлиз Эргэн нь Монгол улсад өөрийн бизнестэй нэг хэсэгтээ докторт сургалттай амьдарч байсан байна. Мөн түүний эцэг хөрөнгө мөнгө ихтэй нэгэн гихч мэдээлэл бий. Ая тунгаа нөхөр гэгдэх Чарлиз Эргэнээс их хэмжээний мөнгө өгөхийг шаардсанаас энэ асуудлыг эхлэл тавигдсан гэгч мэдээлэл байгаамаа. Бид энэ талаарх мэдээллийг баримттай эргэн хүргэх болно.